За сайн байцгаана үзэгчдээ. Манай хөтөлбөр эхэлж байна. За бид энэ удаа улсын их хурлын нэгэн эрхэм хөшгөнийг өрж байгаа. 2016 оны улсын их хурлын сонгуульд сонгоны харган дөрвөөс өрсөлдөж одоо олон иргэдийн саналыг авч сонгогдсныг залуу гүшүүн байгаа. Энэ бол одоо Нямасрын учрал гэж юм болоо байгаа. Ингээд товчхон дөрс үзүүлье. За манай зочин таны өдрийн мэндийг дэвшүүлье. За танд болон үзэгчдээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Тэгэхээр би сая зүгээр товчхон хэллээ. Хамгийн залуу гишүүдийн нэг гэж таж хэдэн настайд их хурл сонгогдчих вэ? 30 настайдаа сонгогдсон. 30 настай. Энэ ч бас нэлээд дээгүүр урахтай байх шүү дээ энэ насны хувьд бол. Тийм залуу гишүүдийнхээ тоонд орж байгаа. Тэгээ одоо 17 улирах гэж байна. Одоо бүтэн жил тэгээд ер нь сонгосноос хойш бараг 1.5 жил болчихлоо шүү дээ үндсэндээ 1 жил хагас гэсэн үг. Энэ хооронд одоо янз янзын л одоо нийгмийн амьдралын донслогоонтой, баяртай, гонигтай бас зарим үед одоо харамсмаар юм үйлүүд олон жил олон тохиолдлоо. 17 он таны хувьд яг ямар болж өнгөрвөө товчхон хэлвэл. 2016 онд бас их хурлд сонгогдоод бас эхлээд бол бас их хурлын гишүүн гэдэг энэ одоо эрхэм алдрыг бас одоо зүгээр хүртээд явах уу эсвэл одоо энэ 4 жилийн хугацаанд ард түмэн агуулсан амлалтуудаа хийж хэрэгжүүлэх одоо системтэй ямар ажлуудыг хийж төлөвлөх үү гэдэг олон төлөвлөх суралцах юм он жилүүд байсан. 17 он болвол бас харьцангуй бас одоо төлөвсөн ажлууд маань урагшилсан бас одоо иргэдтэй холсон амлалтууд маань бас эхнээсээ хэрэгжиж эхэлсэн мөн одоо нэлээ одоо хувийн амьдралч байсан маш болоод эргэл шинжилүүд бий болсон ийм л одоо жил байлаа. Их л суралцыг завгүй жил өнгөрч байна. Тэгэхээр 17 оныг хүмүүс янз янзаар л харж байгаа баг. Тэгэхээр ерөнхийдөө улс төрийнхоос илүү эдийн засгийн хувьд одоо хүмүүс ингээл янз янзаар дүгнж ил та. Уналт бол үргэлжилж ийн эсвэл уналт зогссон одоо өөдөө сервик чинь гэдэг таны зүгээс яаж харж байна? Ер нь бол манай улсын эдийн засаг бол өөр их жижиг эдийн засаг юм байна. Өмнө нь би бол дүүргийн иргэдийн хуралд бас 4 жил сонгогдож бас орон нутгийн төвшөнд бас ажиллаж исэн. Тэгээ одоо ингээ их хурл сонгогдсны дараа бол нэг зүйлийг харж байгаа. Манай улсын эдийн засаг бол маш жижиг эдийн засаг. Өнөөдөр нэг 7.2 их 80 төгрөгийн нэг орлого олдог, нэг 2.6 алдагдaltaй, тэр нэг 10 их 80 төгрөгийн хооронд эргэлдэг нэг юм л эдийн засаг. Тэгээ бид бол яадаг вэ гэхээр ерөөсөө нэг олж байгаа орлогоо нэг урдгаа хойд хормоогоор урд хормоо нөхөөл ингээл нэг өдөр хоногийг барж шít. Тэгээ бид үнэндээ бол эдийн засгийг тэлэх ийм үйл ажиллагаануудыг хийж ерөөсөө чадахгүй байна. Өнгөрсөн хугацааны алдаа оноог бол бид дүгнэх ёстой. Өнөөдөр олсон орлогыг бол эргээд дэд бүтц рүүгээ хийдэг, нөгөө нэг зам руугаа хийдэг, хэдэн аймгийг холбосон замууд бидэнд юу өгөө өнөөдөр гэдгийг эргээд харах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтыг хийх эрх ашигын ирэмбийг тогтоож чаддаггүй. Нэгсэндээ бол төрийн үйл ажиллагаа өөрөө энэ төсөв гэдэг чинь өөрөө эдийн засаг гэдэг чинь өөрөө шинжлэх ухаанч байдлаар хэрэгждэг байх ёстой. Энийг мэрэгжлийн бодлогын яам нь авч орж ирээд ингээд эдийн засгаа одоо төлөвлөө, зөв төлөвлөө, төрөөс хэрхэн мөнгөнд ямар бодлого баримтлах, эдийн засгт ямар бодлого баримтлахын төсөө хэрхэн захиран зарцуулахын гэдэг дээр нь нэлээд шинжлэх ухаанчаар оруулж ирж байгаа асуудал дээр нь их хурл гэдэг байгууллага нь өөрөө гэдэг дур дураараа асуудалд ханддаг. Одоо маш их тийм лоббинууд ордог. Эсвэл нэг тойргийн асуудлыг одоо улсын эдийн засгт хольж хутгадаг. Ийм эрх ашигын ирэм гэдэг зүйл байхгүй учраас өнөөдрийн энэ байдалд хүрлээ. Тэгэхээр дараа жил бол бас яг эдийн засгаа бид нэр өөдрөгөр төсөөлөд эдийн засгийн өсөлтийг өснө л гэж ярьж байна. 4.3% болно л гэж ярьж байна. Энэ иргэдэд ямар ч нөлөө байхгүй. Нэгсэндээ бол бас үүнийг бид нэр ярих хэвээр өнөөдөр эдийн засгийн өсөлт ярьдаг ард иргэд эдийн засаг өсөж ийн гэнэ биднэрт ямар нөлөө үзүүлсэн бидний амьдралд юугаар наалтсан бэ гэж. Тэгэхээр энэ нэгсэндээ юу юм бэ гэхээр бид нэр эдийн засгаа тэлэх бодлогыг л ерөөсөө хийж чадахгүй байна. Өнөөдөр эрдэс баялгаасаа олж байгаа гадагшаа тээвэрлж байгаа нүүрс маань өнөөдөр энэ экспортын бүтээгдэхүүний бараг одоо 86% байна гэдэг бол эмгэнэл юм аа. Өнөөдөр 21-р зууны бидний хувьд бол тэгэхээр энэ одоо тэгээд энэ хилцэл дээр бид нэр жишээ нүүрсээ харамлаа сууж идэг. Нүүрснийхээ үнийг тохирохгүйгээд хэдэн жил хэрэлдэж идэг. Өнөөдөр биднэрт магадгүй үргэлжийн үеийн үед монголчуудад боломж олдож ирсэн гэж би боддог. Өнөөдөр бид нар одоо ялтын хэлэлцээр дээр 3 улсын их гүрний удирдагч одоо Монголын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг зөвшөөрүүлэхэд 2 дугаар нэрээ бүхэл бүтэн одоо Сталин Монгол улсын асуудлыг дэлгэж тавьж ийж Монгол улс дэлхийн хэмжээнд яригдж энэ тусгаар тогтнолыг олж авах боломж тохиож ирсэн.
Тэр үед бас л тийм сайхан боломж биднэрт тохиос. Өнөөдөр гэхтэл одоо эргээ харъя л да. 90 онд биднэрт дэлхийн 28 пост коммунист орнуудаас нэгэн гараанаас гарах боломж тохиос боломж байсан. Өнөөдөр бид нэр дахиад боломж геополитикийн хувьд орох хоёр их гүрний дунд. Дээрээс нь ямар азар энэ хятад маань энэ нүүрсийг маань аваад байгаа юм. Тэгэхээр бид нар ер нь дандаа ийм боломж байгаа. Дандаа ингээд нэг цаанаасаа биднэрт ийм сайхан боломжийг өвгдөөц маань олгодог, бид хэрэгжилж чаддаг. Одоо яг ингээл манай их хурлын гишүүд ярьдаг юм л яг энэ сэдвэр болохгүй байна. Үнэхээр нэг аж үйлдвэрийн яамтай байж болмоор байна тийм үү? Үйлдвэрлэл маяр байна, бүтээмээр байна гэдэг. Яг одоо шийдвэр төвшөндөө очихоор л ингээл удаад багш байх энэ яг юунд байна? Та одоо ингээд дотор нь байж хад бас яаж мэдэрч байна? Юунаас болтой ирнэ? Энэ нэгт бол хамгийн том асуудал бол төр эрх мэдлийн хуваарлтын асуудал бол тэгэхээр тогтолцооны хямрал бий болчихжээ. Өнөөдөр улсын их хурл засгийн газар за ерөнхийлөгчгээ хууль тогтоох гүйцэтгэх шүүх эрх мэдлийн хараат бус байх зарчим бүрэн алдагдсан байна. Дээрэс нь Монгол Улсын их хурл өөрөө төсөвтэй хутгалж байгаа нь бол надад бол маш зохисгүй үйлдэл гэж бодож байгаа. Энэ бол байж болохгүй зүйл. Гүйцэтгэх эрх мэдэл одоо юу гэдэг боломжийг олгосон болвол олгосон олгоод засгийн газрыг хоёрт бол өнөөдөр хууль тогтоомж хэрэгждэг юм байна. Хууль бол маш ихээр үйлдвэрлэгдэж байна. Монгол улсад 40 төгөлдөр мөрдөгдөж байгаа энэ хуулиуд хэрэгжихгүй байна. Юунаас болоод байгаа юм бэ гэхээр одоо жишээ нь нэг хууль гарлаа. Энэ хуулийг дагаад одоо жишээ нь инноваци 2012 оны хууль гэж тэгсэн чинь үүнийг дагаад одоо 21 журам гарах хэрэгтэй л гэж. Журмаас болоод 5 жил гацаа гэж. Журмыг хэн гаргах гэсэн засгийн газар гаргах хэрэгтэй бол сайдын тушаал гаргах хэрэгтэй бол гарахгүй. Журам гарахгүй. Тэгээд нэг хідэн тогтоол хүлээгээ суучдаг. Тэгээд энэ хууль маань яасан бэ гэхээр нөгөө нэг засгийн газар тогтоолчин гараагүй, сайдын тушаалчин гараагүй гэдэг нэг ийм үгээр хаалгавчилчдаг. Тэгээд гар хүлгүй олон хуулиудтай ингээ хэрэгждэггүй. Тэгээд яг үнэндээ бол бид нэр хэршгээ ирэмбэлж чадахгүй байна. Нэгт ямар асуудлыг шийдэх ёстой, хоёрт ямар асуудлыг шийдэх ёстой гэдэг асуудал. Дээрэс нь бол бид өнөөдөр Монгол улс концепцийн хувьд яаж хөгжих ёстой гэдгийг ярих ёстой болсон. Өнөөдөр бид үеийн засгийн газараас нэг л зүйлийг хүсдэг. Өнөөдөр Хятад улс Си Жинпин дарга бол одоо сая хэлж шít. 3 ангит баримтат киногоор Хятад яаж хөгжих вэ гэллээ. Хятадд ядуу хүн байхгүй болно гэдгээ зарлалаа. Өнөөдөр өндөр технологи инновацийг дэмждэг эко Хятадыг бий болгоно гэд зарлалаа. Биднэрт ямар хөгжлийн концепц байна вэ? Тэр хөгжлийн концепцээр ярив. Өнөөдөр ард иргэд өглөө болгон сэрхтээ Монгол улс ингэж хөгжнө гэж бодож сэрдэг байх хэрэгтэй юм аа гэдэг асуудлыг ярих хэрэгтэй. Өнөөдөр би намайг оюутан байхад бол Англид энэ төр суралцж байхад манай ангийн хятад оюутнууд ярьдаг ус. Бид бол Америкс том орн. Бид бол дэлхийн номер 1 орны хүмүүс. Яагаад гэвэл бид хятад гэдэг бүх зүйлээ тайлбарлаж чаддаг. Хүүхдийг бүр бага багаас нь тэг төлөвшүүлдэг. Бид хаашаа хөгжих ёстой гэдгийг ойлгодог учраас тэнд хятадын залуучууд би нэг механик болно, би машинист болно, би нэг ашигт малтмал баяжуулалтын технологич нарийн мэргэжил эзэмшнэ гэдгийг ойлгоод ингэж ирдэг. Тийм учраас бид бол хөгжлийн концепцээ тодорхойлж чадахгүй байна. Тийм байна. Тэгээд явсаар байгаа л одоо хууль засаглалын хуваарлтын асуудал дээр очиод тэгэл явал үндсэн хууль руу ороод тэгэл үндсэн хуулиа одоо өөрчлөхгүй яах вэ гэвэл ингээл хугацаа алдаал ингээл байх юм да тий. Сонгуулийн өмнө үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжээл байсан. Одоо манай сөрөг хүчний бүлгийнхаа дэмжээд байсан. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бол багасгах ёстой. Одоо ингээд засгийн газарт эрх мэдлээ өгьё. Энэ бол зарчим концепц зөв гэд. Тэгээд ерөнхийлөгчийн сонгуул болоод ерөнхийлөгч сонгосны дараа одоо болохоор үгүй одоо наа чин буруу гэд. Бид ерөөсөө нэг юм өөрсдийн одоо зарчимдаа үнэнч байх асуудал байхгүй шүү дээ. Улс төрчид бол өөрсдөө асуудал яаж хандж байна вэ гэхээр за сошиалор ийм давлгаа яваад байна. Телевизээр ийм давлгаа яваад байна. Хэвлэлээр ийм юм яваад байна. Нөхцөл байдал ийм болчлоо. Тийм учраас айлуулах таалагдах юм яар гэдэг хэлбэрлүү шилжиж байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр бид хөгжлийн бодлогоо ярихгүйгээр дэлхийд дахин өөр юм ярьж байгаад бид нэр хэрүүл урвал хийгээд сууж байгаа нь бол надад үнэхээр бухимдах сэтгэлийг их төрүүлдэг. Жишээ нь залуу хүний хувьд бол анх орж ирээд би өмнө үндсэн хууль эрх зүй гэдэг хичээлийг заадаг багш байлаа. Тэр үед би үндсэн хуулийн эрх зүйг бол зүгээр одоо тий яг онлынх нь хөв зааж ирсэн. Өнөөдөр ороод ирэхэд бол би хямралыг нь хараад би дараагийн төвшөнд одоо би энийг яаж засалруулах өөр өнцгөөс харж эхэлж байна. Тэгэхээр миний хувьд бол нэг харж байгаа зүйл бол Монгол улс өндөр технологи инновацийг дэмждэг орн болох ёстой. Монгол улс эдийн засгаа төрөлжүүлэх гэх юм бол энэ 14 их 80 эдийн засгаа яаж тэлэх вэ гэвэл цорын ганц бодлого бол технологиг дэмжих юм аа. Тэр үүлний систем дээр чинь дэлхийд дахин өөрчлөгдөж байна. Өнөөдөр тэр бид нар энэ
яриад сууж явах хооронд зүгээр ингийн нэг залуу хэдэн 3 4 залуу нийлээд тийм одоо гарааны компаниудыг дэмжих технологи дамжуулах төвийг байгуулах хөрөнгө оруулалтын сан босгож чадчих. Монгол залуучууд өнөөдөр зүүн өмнөд Азад 36 сая долларын одоо хөрөнгө оруулалтыг бий болгоод 36 сая доллараар компани үнэлүүлээд 2 жилийн дараа 100 сая доллар болгоно гэж сууж чадчихэв. Өнөөдөр өөрсдөө энийг төрөөс ямар ч хамааралгүйгээр хийдэг. Тэгээ энэ хүмүүстэй би уулзахаар залуучууд юу хэлж байгаа вэ гэхээр төр битийн детальчилж орооч, наривчилж орооч. Боломжийг нь олгооч. Бид нэгсэндээ бидний ажил битгий саад болооч гэж байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр эдийн засгийн бодлогоо зөв явуулах юм бол хувийн хвсээ дэмжихээс гарч байхгүй, бизнесээ дэмжихээс гарч байхгүй. А дэмжих нь юу юм бэ гэвэл бид саад болохгүй байх хэвээр. А зах зээлийн журмаар явуулах хэвээр. Боломжийг нээж өгөх хэвээр. Олон улсад ч гэсэн хөрөнгө оруулах гэснээр бид нар нээлттэй орчинг бий болгож явах хэвээр. Инновацийн лобби бүлэг гэж байгуулсан та ахалж байгаа тийм юм л. Тэг инновацийн лобби бүлгийг ахалж байгаа. Энэ одоо хэр зэрэг явцсан. Ер нь лобби бүлэг ер нь улсын хурлд хэр зэрэг ажилт юм бэ? Гадны орнд бол их байдаг юм шиг байна тийм. Тэг лобби салбарыг дэмжих. Одоо жишээ нь лобби гэдэг бол тэр тухайн одоо инновацийн хууль эрх зүйн оршийг сайжруулахад нь одоо хамтарч тэн дээр бол лобби болж ажиллах ёстой. Дээрээс нь бодиттой гарцсан байгаа 12 оны хуулийг хэрэгжүүлэх ёстой. Дээрээс нь энэ инновацийн соёлыг нийгэм түгээн дэлгэрүүлэхэд гар бие оруулах ёстой. Дээрээс нь мөнгө босгох ёстой. Тэгэхээр би юу хэлэх гээд шинжлэх ухаан гэдэг бол одоо эрдэмтэн судлаачид тэр судалгаа хөгжлөө хийгээд судалгаа хийгээд нэг зүйлийг нээлтийг хийгээд энэ хүний ажил дуусчих. Энэ хүний ажил дуусснаас хойш асуудал манай усад байхгүй байгаа хгүй. Тэгэхээр бид юу ярьдаг вөхөр манайх тэдэн одоо шинжлэх ухааны нээлт хийлээ. Тэдэн одоо бүтээл гаргалаа. Эрдэмтэд маань тэдэн сэтгүүлд одоо нийтлэлээ хэвлүүллээ, өгүүлэлээ хэвлүүллээ гэдэг энээс хойш хэдэн хүний бүтээл, хэдэн хүний яаж ажил болсон, яаж мөнгө болсон. Тэгэхээр их хурал дээр инновацийн үйл ажиллагааг хэрхэн дэмжиж байгаа юм бэ гэж ерөнхий сайдаас асуулга би өмнө тавьсан. Тэгээд жилийн одоо хэдэн сарын өмнө лээ тайлбар асуулгын хариу хэлэхэд би нэг зүйл хүссэн. Тоогоор ярья. Инновацийг дэмжихэд хэдэн төгрөгийн борлуулалт хийчихв. Хэдэн хүнийг инновацийн үйл ажиллагаанд дэмжиж одоо ажилтаа болгочихв. Монгол улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлв гэдгийг тоогоор ярь. Бүх салбар тоогоор ярь. Тоогоор ярьж энэ өөрөө хөгжнө. Тийм учраас одоо бол энийг цаашаа тоогоор ярина л гэж. Тэгээ инновацийн үйл ажиллагааны хэмжээ лобби бүлэг байгуулаа. Их хурал дээр бас үүнийг дэмждэг хүмүүс гишүүдийгээ оруулаад ингээд засгийн газрын одоо тэр боловсролын асуудал иргэсэн тэр төрийн захиргааны төв байгууллагт нь би бүр ингээд бүр жагсаагаад ажил өөрийнх нь чиг үүргийг хуваарлаад боловсролын одоо 2 сайдыг дамнаад одоо ингээд 3 дахь сайд дээр би та энийг хийх ёстой гэж сууж байгаа. Тэгээ энийг хийхгүй бол бид урагшлахгүй. Ягаад гэхээр одоо тэр одоо бидний мэдээд байгаа гарааны компани байгуулсан одоо олон залуучууд байна шүү дээ. Энэ хүмүүсийн чи энэ хууль чинь хэрэг журмаа хэрэгжүүлчих юм бол газар ашигтын төлбөрөөс 10 жил чөлөөлөх заалт нь байгаа. Гайл нөөтөөс өнгөлөх заалт нь байгаа. Эрдэм ихтэй сургуулиудын хажуу тэр компаниудаа байгуулах боломжийг эндээс нээж байгаа. Тэр инновацийн сан гэдгээс сэргээгээд эндээс энэ тоног төхөөрөмжийн ч гэсэн одоо урт хугацааны зээл энэ төр олгоод эднийг ингээ боожуулах арга байгаамаа. Өнөөдөр 38 гарааны компани бүртгүүлсэн гэдэг байгаа дэр эрдэмтэд бол үнэхээр бизнесмен байж чадахгүй. Тэр хүмүүс ажиллаа хийчлээ. Патент авчлаа. Одоо энийг яаж мөнгө олох вэ гэдгийг бодох, сэтгэх асуудал нь бид нар хуулийн боловсронгуй болгодог. Тэгээ одоо удахгүй инновацийн 12 оны хуулийн нэмэлтийн өөрчлөлт хамтын хөрөнгө оруулалтын сан гэж их боломжтой сан байгаа. Одоо мөнгө төгрөгтэй хүмүүс мөнгөө юунд зарцуулахыг хамтын хөрөнгө оруулалтын санд оруулдаг. Тэгээ хамтын хөрөнгө оруулалтын сангаасаа нөгөө сайн патент оюуны өмчүүдийг дэмжиж гарааны компаниуд дэмждэг. Тэгээд боодсон компаниудаас хувь эзэмшдэг. Одоо ийм нөхцөл байдал руу шилжиж нэ. Энийг хийя гэж байгаа. Сүүлийн үед бол одоо хамгийн нийтлэг яригдж байгаа зүйл бол одоо энэ блокчейн технологи гэж те одоо энэ криптовалютын талаар ярьж байна. Би өнөө асуудал дээр бол бас их эерэг ойлголттой байгаа. Энэ бол Монголын залуучуудад хөрөнгө оруулагч болох боломжийг нээж өгч байна. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрээс Монголыг сонирхож байна. Эрсдэл зуур амьсгалтай ийм сайхан тал нутаг байна. Дээрээс нь ингээд өвөл юм хүүтэн байдаг. Тэгээд дээрээс нь эрчим хүчний таатай боломжууд байгаа. Манай хүрэн нүүрсийн ордуудаа нээж болж байна. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж болж байна. Энэ нүүрсээ төлж дуусмаар шүү дээ. Тэгэд ингээд үүгэр чин дуусах юм бол цаашдаа эрчим хүчний баазыг гадаадын хөрөнгө оруулагч нараар босгоод ирэх боломж байгаа. Эрчим хүчээ сайжруулж бид нэр цаашдаа одоо нөгөө эдийн засгийн дэлхийн асуудлаа ярина үстэй. Тэгэхээр яг ийм боломжуудыг гадны хөрөнгө оруулагч нараа авчираад эрчим хүчтэй хөрөнгө оруулалт хийх боломжийг чинь төр хийгээгүй байхад залуучууд хийгээд өглөө. Нөгөө олборлагч гэдээ яриад байгаа шүү дээ. Үүлэн чөлөөний одоо тэр агаар дээрээс чинь олборлалт хийгээд амьдарч байгаа залуучууд бий болчлоо. Компьютерийнхаа хард суугаад гадаадын IT-ийн компани $5,000 цалин авдаг залуучууд маш их байна шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийг одоо яг ажил болох хэрэгтэй.
Ярих бол гоё санаанууд байна тийм ээ. Одоо манай их хурал дээр бол хүн болгон санаа зовж идэггүй байх гэж бодож ил да. Үнэхээр одоо улс орн яаж хөгжүүлэх вэ гэдэг. Тэгээ яриад их энийг яаж одоо хурдан ажил болох вэ гэдэг ямар дур зориг харагдаж байна. Одоо яг ихлээр юу хийх ёстой? Ерөөсөө Монгол улс өмнө та хуулинд өөрчлөлт оруулах уу эсвэл яах вэ? За нэгт бол үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг засгийн газар боломжуудыг нь олгоод дээрэс нь энэ олон их улс төрчлөлтийг боловсруулах хэрэгтэй. Энэ суманд байгаа олон иргэдийн хурлуудыг болох хэрэгтэй. Одоо тэр иргэдийн хурал давхар дээлтэй байна гэж сайн хууль баталсан. Хэрэгт хэрэггүй нэг юм хууль баталсан. Тэгээ одоо төрийн албаны хуулиа дахиад самарсан сая манайхан ч. Тэгээ тэр хууль нь болохоор одоо ямар ч салхи оруулахгүй нэг юм хуулийг гаргацсан. Төрийн албанд дахиад салхи орохгүй. Ийм муу хууль гаргасан. Энийг бол би бас манай намын бүлэгтч би хэлж байгаа. Энэ хуулийг дэмжихгүй. Буруу шүү гэж тийм. Буруу хууль дэмжихгүй. Иргэдийн хурлыг давхар дээлтэй болгож нутгийн өөрөө удирдах ёсыг гажуудуулж байгааг дэмжих ёсгүй. Тэгвэл бид яах ёстой юм гэвэл өнөөдөр сумны улс төрчлөлтийг зогсоогоод зүгээр аймгийн дарга нь сумын дарга томилдог. Эсвэл сумын дарга нь өөрөө олон нийтийн санал асуулгаар сонгогддог систем рүү шилжүүлье. Тэгээ аймаг орон нутагт нь боломжуудыг олгоё. Нийслэл хотынхоо нийслэл эрх зүйн байдлыг шинжилье. Хот тосгоны эрх зүйн байдлын орчин бий болгоод өнөөдөр энэ дүүрэг орон нутагт нь төсвөн мөнгөө өөрсдөө хуваарлдаг. Ажлаа нэг хийждэг, өөрөө хариуцдаг тийм ээ. Одоо тийм. Тэгээ энэ олон хүн суртлыг аюугаар арилгая гэж байгаа. Хоёрт бол технологиг ашиглахдаа бид юу хийх ёстой вэ гэвэл өнөөдөр манай улсад хамгийн эхлээд хөгжлийн яам хэрэгтэй. Үнэхээр би энийг л дэмждэг. Монгол улсад эдийн засаг хөгжил инновацийн яам хэрэгтэй. Өнөөдөр Нордикийн загварын орнууд байна. Одоо энэ Финланд, Швед, одоо энэ дөрвөн орн ч бүгдээр хэрэгжүүлсэн. Нордик, Балтикийн орнуудын хамтын түншлэгээд өнөөдөр Латв, Литв би энэ Эстон энэ улсуудаар явсан. Тэгэхэд энэ дөрвөн орн Финланд, Швед, Норвегийн загвараар хөгжөөд 8 орны хамтын юм нөхөрлөлөөр энэ улсууд хөгжиж шээ. Гэтэл бид нэр Орос хятадтайгаа харилцаж чадахгүй байгаа байхгүй. Би дэлхий рүү хармаар байгаа. Өнөөдөр би энэ дарганараас ганц л зүйлийг хүсмээр байгаа. Төрийн өндөрлгүүдээс энэ сайд дарганаас яваад өгөөч. Оростой уулз, хятадтай уулз, 3 дахь хөрштэй уулз ямар боломж олцоо байна нээж илрүүлж хамтын нөхөрлөлийн орнуудаа харьц. Ингээд залуучуудад, монголчуудад бүгдэнд боломж олго. Тэгэхээр ийм яамыг байгуулаад хөгжлийн концепц бариад дэрэгдэн тэр одоо энэ бүх хөгжлийн асуудлууд нь байдаг. Энэ инновацийн сан, шинжлэх ухаан, технологийн сан, бүх ингээ одоо сангууд нь засгийн газрын тусгай сангууд нь байрлаад тэгээд тэнд нь одоо шинжлэх ухаантайгаа яаж холбогдож ажиллах вэ? Бүх асуудлуудаа тэндээ үйлдвэрлэдэг байх хэрэгтэй. Ингээд цаашдаа бол манай улс яаж хөгжих вэ гэдгээ дэлхийн нийтэд зарлая. Дээрээс нь бид нар бол технологиг дэмжихдээ харилцаа холбооны салбарыг ашигламаар байна. Харилцаа холбоо бол манайх мундаг хөгжсөн байна. Одоо жишээ нь хувийн компаниуд 4G-г нэвтрүүлсэн байна. Одоо 21 аймагт энэ 4G. Энэ чинь хувийн компаниуд баазыг хийгээд өгчлээ. Үүнийг ашиглаад бид 21 аймагт юу ч хийж болохоор байна. Тэгэхээр энийг ингээ ашиглаа хувийн компаниуд хийгээд өгсөн байна. Харилцаа холбооныхоо салбар хөгжлийн хурдцгуур гэж хараад ингээд ажиллах бол энэ дээрээс бол гарцууд байна. Тэгэхээр ингэж ажилламаар байна. 3 дугаар асуудал бол энэ 2 дахь нь бол технологи руу ингэж ажиллан 3 дугаар асуудал бол бид боловсролын асуудал дээр анхаарах шаардлагатай. Одоо бидний үлгэр загвар болгодог Сингапур, одоо Малайз, Таиланд, Тайван ч гэдэг юм орнууд байна. Энэ улсууд бол дандаа Английн загварыг авсан. Монголын боловсрол хаашаа явж байгааг бид ярих ёстой. Өнөөдөр бид нэр өрөндийг дагах гэж юм уу, дорныг дагах гэж байгаа юм уу? Үнэхээр одоо Монгол боловсрол ярих цаг ч юм бол болоогүй гэдгийг бол ойлгох ёстой. Ягаад гэвэл бид өнөөдөр ямар төвшөнд хөгжлийн ямар төвшөнд байна вэ гэвэл бүх улсуудын энэ туулсан замыг туулж явъя. Одоо бол бид хамгийн сайн загвараа аваад бид нар ингээд Их Британий боловсролоор Англи Саксоны загвараар хөгжөө гэвэл тэгээд нутагшуул эхлээд. Тэгээд нутагшуулчаад үндэсний онцлогоо авж явж байгаад нэг өдөр Сингапур өнөөдөр 5 жилийн өмнөөс үндэсний боловсрол ярьж байгаа байхгүй. Тэгэхээр тэр үед цагчм биш байна. Тийм байна. Дээрээс нь боловсролын салбарт 2 дахь хэлийг англи хэлийг зарлах хэрэгтэй. Өнөөдөр монгол хэл бол биднэрээ дархлаа мөн. Гэхдээ 2 дахь хэл бол англи хэл юм а гэж бид дэлхий рүү гарна. Ягаад гэвэл ерөнхий хэлийн бэрхшээл дээр гацчаад байна. Бүх технологи, бүх зүйл. Тийм учраас бүх төвшөнд энийг бодлогын төвшөнд зөв авч явъя л гэж бодоод боловсролын багц хуулиудын дээр одоо ажиллах тийм одоо дистаратта төлөвлөгөөнүүд гаргаж байгаа. Тэр 3 зүйл би одоо бас бодоод байгаа юм л тийм хараад байхад Монгол улсыг нэг дотор хуучраа болохгүй. Яах гэж байгааг нь мэдэгддэггүй те. Тэгээ нэг сонгуулийн хооронд амьдардаг. Ялангуяа одоо нэг их хурл одоо орон нутгч ялгааг өрсөлдөхийн тулд таалагдах бодлого их явуулдаг. Иргэдэд олон нийтэд. Тэр нь болохоор тийм унжирсан те. Ерөөсөө тийм ажил хийж болохооргүй ийм систем үүсгэсэн юм болоо гэж бодоод байгаа байхгүй. Жишээлх юм бол одоо таавал тойргийн гишүүн шүү дээ. Тойргоо сонгогдсон. Энэ бас хүндрэл бий биз. Хатуухан шиг хэлэх юмыг төр бас хэлж явах хэрэгтэй шүү дээ. Дандаа одоо хүнийг тойлоод байна гэж байх юм чи. Тойргийн гишүүдийн хувьд бол маш их бэрхшээл байдаг. Өнөөдөр би
Сонгой хайрган дүүргийн 18, 19, 23, 27, 29 гээд одоо хороодоо сонгогдсон. Тэгэхээр энэ сонгогдсон хороодод ямар асуудал тулгарч байгаа вэ гэдэг бол миний одоо хамгийн их зовх асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ би энэ дээр яаж зовх шаналх вэ гэвэл энийг цаашаад одоо яаж зүйтэй боловсронгүй болгох вэ? Гэхдээ өнөөдөр үнэхээр 3 ээлжээр хичээлж байгаа сургуулиуд дээр очиод үзэхэд үнэхээр бэрхшээлтэй. Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдүүд цэцэрлэгтээ явж чадахгүй байна. Тусгай хэрэгцээ цэцэрлэг гэдэг юм алга байна гэдэг бол үнэхээр их хүнд байхгүй. Тэгэхээр усын спорт сургалтын төвүүдийг байгуулна гэдэг одоо сонгой хайрган дээр гэж яриадсан тийм асуудал энэ дөрөөсөө байхгүй юм байна. Яг бид бол юу хийх гэж байна вэхээр яг л ирэмблэл үнэхээр сонгой хайрган дүүргийн 3 ээлж 2 ээлжтэй болох асуудал. Нэгдүгээр асуудал мөн. Цэцэрлэгийг бол шийдэх нь бол хоёрдугаар асуудал мөн. Энэ асуудлуудыг шийдсэний дараа бид иргэдэд яаж баян амьдруулах вэ? Ажилтаа орлоготой болгох вэ? Тэгээ надаас одоо дээр сэтгүүлч асуусан. Утааг та яаж шийднэ гэж танд юм байна уу? Би бол хэлсэн. Утаа бол ерөөс асуудал биш. Утаа бол хөгжил. Утаа ч юм бол өөрөө хөгжиж байгаа оронд, хүн төвлөрж байгаа оронд, хүн амьдарч байгаа газар утаа ч бий болж байгаа маа. Энэ чи хий вэ шүү дээ. Ингээд тэгэхээр энэ утаа чинь яагаад бий болоод байгаа юм? Зовлонгийн шалтгааныг нь олох хэрэгтэй гэдэг нь шалтгаан нь юу юм бэ? Энэ чинь өөрөө ядуур. Үнэхээр ажилгүйд байгаа учраас, ажилгүй байгаа учраас, ядуу байгаа учраас хүн чинь нүүрсээ төлж байгаа. Тийм учраас би сонгой хайрхан дүүргийн тэр хамбын овон дээр очиод гэртээ нүүрсээ төлж байгаа хүнийг би чи нүүрсээ битгийдвэл утаа бий болгоод байна гэж би хэлэхгүй. Ягаад би тэгж чадахгүй. Хөхүүлээ сууж байгаа эмэгтэй би тэгж чадахгүй. Харин би нүүрс өгнө. Би энэ жил бүр одоо 12 сард одоо би нүүрс тарана гэж би бодож байгаа. Өхөөс өөр арга байхгүй. Ягаад гэвэл энэ хүмүүс дулаан байх хэвээр. Өнөөдөр. Тэгвэл харин яах хэвээр вэ гэвэл одоо миний төлөвлөж байгаа зүйл бол манай засгийн газар нэг зүйлийг анхаараасай. Маш 2 сард өхүүлээд оюун санааны тусгаар тогтнол гээд нэртэй одоо олон улс intellectual independence гэдэг оюун санаагаар улс гүрэн яаж тусгаар тогтнох юм бэ гэдэг зүйлийг ярьж байгаа. Энэ бол дижитал Монгол улсыг байгуулъя гэдэг ийм чуулга уулзалтыг төрийн ордон зохион байгуулах санаачилж байгаа энэ лобби бүлгээр. Тэгээд үүний дараа засгийн газар саналаа өргөн барина. Яг ингэж явах хэрэгтэй. Тэгэхээр салбар бүрт инновац нэвтрүүлэх гэж. Автоврын салбарт яах юм, замын салбарт яах юм, нисхийн салбарт яах юм, боловсролын салбарт, соёлын салбарт, хуулийн салбарт гэдэг. Ингээд тэр технологиудаас нь сонгох хэрэгтэй байхгүй юу? Тэг чинь одоо жишээ нь өмнөх засгийн газрын үед 230 сая төгрөгөөр гэлөө дээ утаанаас яаж салах уу гэд юу хэлгсэн байна. Тийм технологи хайгаад эрдэмтэд нээлт хийсэн байна. Тэгсэн чинь тэр бол цахилгааны шөнийн тариф тэгэлцсэн байсантай холбогдуулаад шөнө залгаад өдөр нь унтраачхад өдөр нь халуунаа барьдаг, дээр нь усаа ингээд тавиад буслагчдаг тийм халуун 100 хийж. Энэ дэвшил байхгүй. Тэгэд энийг хэрэглэе гэхээр одоо хэрэглэхгүй байгаа л байхгүй. Тэгэхээр энийг хэрэглэх ёстой. Энэ дээр. Тэгвэл би сая автоврын салбарын инновацийн үзэсгэлэнд очсон. Тэнд гайхалтай олон зүйлийг харлаа шүү дээ. Өнөөдөр хог хаягдлын менежментийг яаж хог хаягдлаар хүмүүс яаж тэр хүүхдийн тоглоомын талбай бүх юм хийдэг болцсон байна вэ гэдэг асуудлуудыг хийлээ. Тэгэхээр эдгээрийг авч ашиглая. Тэгээ эдгээрээс төрөөс хөнгөлтөө зээл тусламжийг нөгөө эх орон худалдан авалт гэдэг зүйлийг хий. Хуульчилсан үг шүү энэ бүр аж үйлдвэр дэмжих бол эх орон худалдан авалт гэдэг манайх их ярьж байгаа шүү. Эх орон худалдан авалтыг хийя. Дээрээс нь би бол миний концепцууд өндөр технологи инновацийг дэмждэг ийм оюун санааны орн болох ёстой гэж боддог. Тэр нь юу вэ гэвэл ерөөсөө манай улс хизээч хятадууд шиг те үйлдвэр байгуулад хямд өртгөөр тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадахгүй. Би эрдэмтэд ингээд нэг санаа гаргаад ингээд жижигхэн үйлдвэр хийсэн байхад нь очиод танилцахаар энэ ямар үнэтэй ингээд нэг ийм хайр цэг цаа асуугаар 18,000 гэдэг. Гэхдээ таны ямиг 18,000-аар авахгүй шүү дээ. 10,000 зарцаа чи хийж тий. Тэгэхээр та яагаад ингэж байгаа гэхээр би надад хүний цалин өндөр. Дээрээс нь би лаборатори дуршаа хийж байгаа. Манай нөгөө нэг лаборатори үйлдвэр нь өөрөө хурд хугацаанд ингээд хийх потенциал байхгүй. Тэгвэл танд юу хэрэгтэй? Үйлдвэрийг байгуулад өг. Бид нар лабораторид туршсан. За тэгвэл үйлдвэр байгуулах асуудал бол нэгдүгээр асуудал биш ээ. Өнөөдөр Америкууд, Англичууд, Европын орнууд ихэнх нь үйлдвэрүүдэд хятад зарчлаа шүү дээ. Тэгээ яаж нөхөр Америкчууд, Англичууд одоо Английн ихэнх үйлдвэр тэнд очсон байхад Англичууд унтаас хэрэгтэй мөнгө олдог. Монголчууд 3 сая ард мөхөргөн оруулж унтаас хэрэгтэй мөнгө олдог болох боломж байна шүү дээ.
Тэгэл хятадд үйлдвэрээ байгуулаад түүхийн эдний хямдхан тэнд байгуулаад хятадудаас мөнгө аваад тэгээд авчирсан мөнгө Монголд үрдэг болмоор байгаа байхгүй. Тэгэхгүйгээр манайч юм болгоор аялал жуулчлал хөгжөөд байна гэд хятад барилгын тоолоод манай аялал жуулчлалын тоо өсөд иргээд ингээд өгдөг. Энэ байдал бол урагшлахгүй учраас бүх салбар дах инновац дэлгэд тавьж байгаа. Монголчууд энэс алийг нь хийж чадав. Гэхдээ тэгээд сая сүүлд би бас Солонгост нэг экспорт оролцсон. Монголын эрдэмтдийнхаа патентуудыг аваад чинь шууд тэнд экспо хийгээд зарж болохоор шүү дээ. Одоо эхнээс аваад эхэлсэн шүү дээ. Одоо Монголын дээр Сеулд гэхэд л бүр 12 давхар том байшин ганцхан патентэр нэг эрдэмтэн худалдаа авсан дээр 12 давхрынх нь үнээг нь төлцсөн л ингээд байж байгаа шүү дээ. Тэр боломжууд байгаа хөөе. Тэгэхээр Монголд бол шүү дээ би мундаг санаа гаргана. Тэгээ мундаг санаа гаргаад оюуны өмчөд бүртгүүлээд тэгэнгүүт нь за чи таны санаа бол 100 сая төгрөг шүү гэдэг ингээд баталгаажуулчихна. Тэгээ 100 саяга патентээ бариад банкнд очихоор таны наадах чинь сая төгрөгөөр ч авахгүй барьцаалахгүй гэдэг. Яг энийг шийдэх оюуны өмчийг эдийн засгийн хэрэгэлтэнд оруулах хууль гэдэг би санаачлаад явж байгаа. Дараа сараас өргөн барина. Санаа бол их гой сонсож хэлдэг. Одоо эдийн засгаас олонруулах гэж олон жил ярьсан. Зэсээ ирээл, нүрсээ ирээл, түүхийдээ ирээл байдаг. Гэтэл инновац энэ бол цоо шин. Яг дэлхийн хандлага байна. Тэгэхээр энэ одоо та хэлсэн 12-ны хууль маш сул хэрэгжиж байна гэж. Энэ дээр одоо ойрын үед ямар алхам гарах вэ? Тэр журам журмаар бодлогдохгүй ойрын үед. Би одоо журмуудыг шахаал байгаа. Сая би өнгөрсөн хугацаанд бол 3 хуулийн ажил хэсгийг ахалсан. Залуучдын хөгжлийг дэмжих хууль гэдэг. Залуучдын хөгжлийг дэмжих хуулийн дээр яг инновацийн сан, инновацийг дэмжин, гарааны компани дэмжин маш олон зохицуулт орцсон. Энэ хууль хэрэгжих болохгүй юм байна. Дээрээс нь арбитрийн хуулийг батлуулсан. Нүүбийн загварт нийцсэн юм хууль батлуулсан. Нэгсэндээ олон улс энэ хэрэг маргааныг Монголд өөрсдөө арбитрчаараа шийдэх юм бол тэр арбитрийн шийдвэр олон улс төвчөнтэй юм хуультай болчих. Мундаг юм байна тий. Тэгэхээр одоо би нөгөө энэ инновацийн хууль гарна энэ хуулиуд гарсны дараа бизнесийн эрх зүйн харилцаан дээр асуудал үүсэх юм Монголын арбитрчаар шийдэх асуудал нь шийдэгдсэн байхгүй. Тэгэхээр энэ их чухал юм байна. Тэгэхээр яг одоо бол энэ инновацийн хууль дээр дүрм журмуудаа жагсааж байгаад би араас ингээ хөөцөлдөд байгаа. Одоо нөгөө наад ажиллаа хийгээд араас нь шахаа шаардаад байгаа. Тэгээ би бас сайдад бас албан ёсоор хүсэл тавиад ингээ ажиллаж байгаа. Тэгээ бас дэмжиж байна. Тэгээ би бол бас хийж хэрэгжүүлж чадна гэдэгт би итгэлтэй байгаа. Тэгээд ер нь инновацийн хууль, энэ аж үйлдвэрийн дэмжих хууль, тэр хөрөнгө оруулалтын сангийн хууль, миний одоо өргөн барих, оюуны өмчийг эдийн засгийн хэрэгэлтэнд оруулах тухай хууль, инновацийн санг сэргээх хууль, одоо удахгүй нөгөө Монголын энэ бүх юм бий болсны дараа гадагшаа франчайзинг гэрээгээр яаж гаргах уу гэдэг хууль гэдэг. Эдгээрийн би юуны инхийн манаа зогсно гэж бодож байна. Цогцоор нь тийм. Ер нь энэ хуулиудыг хэрэгжүүлэхэд би инхийн манаа зогсно. Тэрнээс би 20 он би ямар улс төр хийх үү гэд би юусоо харахгүй байгаа. Би энэ улсад 4 жил улсын хурлад сонгогдоод ажиллахдаа ард түмэнд хэрэгтэй. 10 жилийн дараа миний үр хөвгөдөд хэрэгтэй. Ямар өв үлдээх үү? Тэ гэж би яригдах хэмжээнд ажиллая гэж бодож байгаа болохоос би 20 онд улс төр дээр очиод яах вэ биш. Хүссэн үсээгүй би одоо хилцүүлсэн ч хилүүлээгүй би тойрогтой бол хангалттай сайн ажиллаад ингээд ард иргэдтэйгээ ойрхон нөгөө та бүхнийхээ хайртай хүн байхын төлөө ажиллаж байна гэж би сонгуулаар их хэлсэн. Тэгээд тэр амлалтанд өнч байх гал ажиллаж байна. Энд бас нэг асуудал байгаа. Одоо энэ жишээлх юм бол та хэллээ шүү дээ. Эрх ашигын ирэм тогтоох гэдэг юм байна тийм үү? Одоо яах гэдгийг тодорхой болгоё гэж хэлж шүү дээ. Монгол улс ярин ирээдүйд яаж амьдрах юм бэ? Ямар бизнес хийх юм бэ гэж тийм үү? Тэгээ энийг одоо нөгөө за намуудын мөрийн хөтөлбөрч гэнэ үү, улс төрийн хүсэл сонирхолч гэнэ янз янз л байгаа бах. Гэтэ ерөнхийдөө үнэхээр энэ зэг ярихгүй бол Монгол бол үнэхээр одоо дэлхийн тийм хажим солигдсон зарал болох гэж байгаа юм санагдаад байгаа юм л. Түүхийдийн авсраг, түүхийд үнэн өсөлт гайгүй амьдэрдэг. Хил хаагдвал тэгэл өөрсдөө юу ч хийдэггүй, өөрөөгөө хийсэн юм худалдаж авдаггүй. Тэгээ худалдаж авъягаар нөгөө өөрөө ч хэллээ шүү дээ. Том өрсөлдөөнд бид нар бол дийлэгдчихдэг нэг ийм л нөхцөл байдал байгаа. Тэгээ та бол эрх ашигын нэрмбийг одоо яаж ойлгуулъя гэж бодож байна. Их хурлд намынхаа бүлэг дээр тэгээ энийг яаж одоо тодорхойлох вэ? Жишээлх юм бол энэ засгийн газар, хөрөлсгөн засгийн газар байгууллагын бас нэг хэдэн сар болчихлоо шүү дээ. Энийг одоо яаж ойлгуулах юм бол? Энийг л хурдан ярьж цэгцэлчээд ерөөсөл тоглоомын хөдөлмөр тодорхой болгомоор шүү дээ. 2015 онд захим гарын үсгийн хууль гэдээ батлагдсан юм байна. Одоо бол хэрэгжих гээд байгаа л гэдэг байгаа. Одоо 2 жил гараа боллоо. Яваад байгаа л гэдэг байгаа. Болох гээд байгаа штэ л гэдэг. Болох гээд байсаар явж яхад захим гарын үс нь хоцрогдсон. Одоо захим гарын үс гэж юм байхгүй. Одоо тэр блокчейн гэдэг технологи дээр чинь гар утсаар QR код үзүүлээ уншуулад явдаг болцсон. Өнгөрсөн одоо тэр тэгээ манайхан айгу сони юм билэ. Цахим хөтөлбөр хэрэгжүүлж, цахим засаг болно гэдэг. Цахим гэдэг ийм нэг програм хөтөлбөрүүд байв штэ. Тэгээ ингээ харахаар хүн өсөддөг. Зардал нь улам нэмэгдээд байдаг. Тэгээ яаж байгаа юм гэхээр шинэ програм нэвтрүүлж байгаа. Би тэгээд нэг л асуулт асууад. Шинэ програм нэвтрүүлнэ гэдэг чинь хүн зөөлөг хэлтий.
Ажил нь бололцоо байх хэрэгтэй. Хүний ажлыг бий болгохгүй. Одоо чинь аж үйлдвэрийн төвлөргөөр өвсгөл хиймэл оюун ухаан гэдэг байгаа чинь энэ юм аа. Наа болохоор цаас нэгсэл хүн нэгсэл би бол хүсэж байгаа юм төрийн албаа агчдаг. Энэ олон энэ цөөлөх хэрэгтэй. Энэ олон дарга зэрэг нэрийг цөөлөх хэрэгтэй. Энийг юугаар ярих өгвөл би технологиор л шийднэ. Тийм учраас одоо яг бодиттой асуудлыг нь юу гэж харж байна гэхээр одоо зөв энгийн жишээ манайх зөв материалын зүйлээр хараад байдаг. Одоо тэр крипто мөнгө гэж хүмүүс яриад байна шүү дээ. Тэр яг мөнгө авч чадж гинүү залуучууд гэхэд өнөөдөр ихнээсээ те $700 авахт нь би тэр нөгөө дэлхий дээр яригадаад байгаа валютыг авцсан чинь би 2 жилийн дараа болсон ч өнөөдөр 19,000 хүрчлээ. Гэхдээ би мөнгө авцсан гэж үзүүлж байгаа байхгүй залуучууд. Тэгэхэд ихнээсээ байр саваа аваад амьдрал ахуйн дээшилсэн юм залуучууд бий болчихлоо шүү дээ. Үүнийг хараад л үгүй ийм залуучууд бий болчиход байна шүү дээ. Нүдэн дээр чинь дэлхийн долларын саятангууд бий болчиход байхад би бол ичээд байдаг байна. Төр бол үнэхээр сол байна тий. Би бол ичээдэг их уралдаа байхдаа бол яагаад тэгэхээр одоо ийм ярмаарг байна. Одоо арай гоё юм ярмаар байна. Ирээдүй ярмаар байна. Урагшаа ярмаар байна. Одоо хүмүүс сансарт нисэх тухай ярмаар байна. Тэгээд хятадууд ч н одоо нөгөө эко хятад гэл ингээл төлөвштэй тунхаглаж ш бүр тунхаглаж. Тэгэхээр Монгол улс энэ тунхагаа хийгээсэй. Ерөөсөл энэ дэр бүх хуулиудаа явуулъя. Дээрээс нь тодорхой үр дүнд ирж байгаагаа харуулъя. Тэгээд ерөөсөө 18 оноос ахуулаад бүх салбар дээр инновац хилцүүлгүүдийг одоо контент маягаар гаргая гэж бодож байгаа. Одоо хүмүүс ч инновацээр агаараа юм яриад байна гэдэг. Тэнгүүд нь би чинь нэг очингуудаа тэр сонгоо харны 23 дугаар хорон дээр нөхөн жорлог шийдэж болохгүй болохоор нэг хүмүүс аваач технологи ашиглая гээд тэгээд нөгөө лагаар нь газ гаргаад газаар нь ахуй хэрэглэгээ шийдээ. Тэгээд шүнэн нөгөө нарны энергиэр нойлууд нь ингээ хашаага гэрэлтүүл хийж үтсэн шүү дээ. Болж байгаа байхгүй. Гэхдээ энийг л хийчихэл та. Тэгэхэд бид нар одоо гэр оролт амьдарч байгаа хүн болгоныг орон сууцнд оруулах юм бол хэдэн жилийн асуудал шүү дээ. Түүнийх нь оронд хашаандаа яаж сайхан амьдрах. Орчин нөлөөлөд үгүй тий. Инновац нэвтрүүлээд үгүй. Өөрөөсөө одоо тэр манай энэ лаг биш үү одоо бид монголчуудаас гарч байгаа. Энэ лагч нь тослог сайн гэдэг шүү дээ. Хятадууд хийж ярьж шүү дээ. Монголчуудын лагийг чинь бид нар бордоогоор ашиглая авъя. Гэж бидний лаг хүртэл үнэтэй байна шүү дээ. Тэгэхэд бид яг бүх юмаа бид нэр үнэлж болохоор байна шүү дээ. Тэгэхээр энэ олгоныг системд оруулаад тэгэл ерөөсөө ядаж л наад зах нь 0.7 га дээрээ хүн яаж сайхан амьдрахыг зааж өгөх хэрэгтэй. Энд нь 0 загварыг гаргаа тий. Энд нь 0 байх хэрэгтэй. Энд нь гэр нь байх хэрэгтэй. Энд хүүхдийн тоглоомын талаа байх хэрэгтэй. Тий. Ингээ бүх юмын загаар ингэж амьдрнаа гэд. Хүссэн үсээгүй энэ 0.7 ч үнэтэй бол. Та нар энэ 0.7-оор ирээдүйд тий. Энэ бол үн цэнтэй капитал баялаг мөн. Тэгэхээр бид эндээ яаж сайхан амьдрахыг нь ярий гэж. Тэгээ бүх салбар дэх инновацийг нэвтрүүлээгээд он гараад ажлуудаа нэлээд эрчимжүүлээ, хууль дүрмээ одоо биелүүлүүлэхийн төлөө ажиллая. Дээрээс нь тийм чуулган зохион байгуулах гэж байгаа. Тэгээ ер нь бол яг энэ салбарын олон залуучууд надтай бас уулзаж ярилцаж хамтарч ажиллаж байна. Тэгээд энэ лобби бүлгийнхаа дэргэд бид нар клуб байгуулсан. Клубүүд нь болохоор сайхан уулзалдаг. Төр, хувийн хвшил, эрдэмтэн судлаачид, гарааны компани, хөрөнгө оруулагч нарыг нэг тавцан дээр гаргаад хамт ярил гэж байгаа. Ер нь бол бид нар нэг тавцан дээр гарч чадахгүй байгаа байхгүй. Платформ дээр. Одоо зүгээр ингээ хараад байхад би дахиад нэг асуултаа танаас тавих гэдэг л. Та бол үнэхээр яг зөв асуудал. Үнэхээр яг цагийг нь олоод яриад байна. Энийг яаж эрхэн шихын нэрийн мөндөр бол засгийн газрын нэг нойрын ажил болгож хийх вэ гэдэг. Энийг ер нь засгийн газар орыг эхлүүлэх болов юу гэж бодож байна та. Одоо эн чинь хамгийн гол зүйл биз. Их хурлын гишүүний гол үүрэг. Та бол шаахан шаардна. Шахан шаардна. Хууль дүрмээ хэрэгжүүлэхэд шаардна. Байнгын хорооны тогтоол хүртэл гарцсан шүү дээ. Инновацийн хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол засгийн газар чиглэл өгсөн. Үр дүнгээ нэх нь би бол шахах шаардна нэх нь гэж бодож байгаа. Тэргүүлэх салбараа зарлах гэж хэлж байгаа. Ямар ч засгийн газар. Тэргүүлэх салбар нь юу юм? Тэргүүлэх салбар манайх юу юм бэ? Одоо бид хариулж чадахгүй. За уул уурхайг ин. За уул уурхай юм байна. Нэг болохоор мал аж ахуй, за хүн сүд аж ахуй. За тэгвэл хүн сүд аж ахуйн салбар уул тэргүүлэх салбар муу юм бол яагаад хүн сүд аж ахуйн салбартаа илүү мөнгө төгрөг тавьдаггүй юм? Тэгээ яагаад илүү хөрөнгө оруулалт хийдэггүй юм? Яаж босгож ирэх юм? Ер нь ямар ч тохиолдолд тэргүүлэх салбар гэж зарласан бол гол анхаарлаа түүнд хандуулах. Тэр чинь бусад салбараа чирж явж явах хэрэгтэй шүү дээ. Тэгээ ер нь миний хувьд нэг байр суурьтай байсан сая засгийн газар байгуулагдахад засгийн газар бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Яагаад гэвэл ерөнхий сайд гэдэг хүн засгийн газрыг байгуулна гэдэг бол өөрийнхөө хөтөлбөрийг хэрэгжүүлэх л одоо хэрэгжүүлэх ямар бүтцээр ажиллах юм. Ямар хүмүүс миний бааж үйлдвэрлэлд явах байх уу? Тэрний ямтай байх уу те тэрийг шийдэх хэрэгтэй. Тэгэхэд бол энэ бол намын дотоод бас асуудлаас болоод энэ бүтц маань шийдэгдэх юм шиг байгаа юм аа. Тэгэхээр цаашдаа бол энэ засгийн газар шаардлагатай бол тэр яамдуудыг нь байгуулад бүтцийн өөрчлөлтүүдийг хийгээд явах хэрэгтэй. Хүний асуудал ерөөсөө ярихгүй. Бүтцийн асуудал ярьж, зарчмын асуудал ярих хэрэгтэй. Системийн асуудал ярьж. Систем гэдэг бол нэг онлынхоо тодорхойлолтоор тогтолцоо. Тогтолцоо гэдэг бол эмгэг зэгстэй дараалал.
Улсын хурлын гишүүдтэй ингээл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн ярилцж байгаа сонин хэвлэлийн нийтлүүд харахаар дандаа нэг хов живийн чанартай одоо нэг тийм хувь хүний асуудал ч юм уу, ёс суртахууныхын асуудлыг хөндөд хөгжлийн тухайг баг яриад байх санагдаад байгаа юм л да. Тэгэхээр энэ хөгжлийн тухайг ярих нэг чухал юм болов уу гэж. Ягаад гэвэл энд чинь хүмүүс амьдрах гэдэг шүү дээ, сайхан амьдрах гэдэг. Өрсөлдөөн мөл байгаад байдаг. Гэтэл төр юу хийж байгааг нь ойлгогддог. Төр гэж одоо гэх юм да их хурл. Тэгээ тэнд байгаа хүмүүс маань нэг л тийм болохгүй үтгэхгүй юм шиг л ийм л одоо нэг дүр зураг харагдаал. Тэгээл их хурлын нэрүнд доош хавнаал тий. Тэгээд тэр хийж байгаа ажил нь мэдэгдүү нэг ийм л дүр зураг байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр жоохон өөрчлөлтийн тулд тэр нь яах ёстой гэж бодож байна. Одоо энэ таавал залуу гүшөөний хувьд ороод тэр суугуудыг харсан байна шүү дээ. Болохгүй байна гэж. Бараг санаа зовж ийн өмнөөс ичиж ийн гэж нэг нөхцөлөд ийм л байгаа. Тэгэхээр яах ёстой ер нь цааш та. Их хурл одоо тэр нэг ёс суртахууны асуудлыг бол маш их ярьлаа л да. Тэгээ энэ одоо энийг ярьж явах ёстой, хөгжлийг ярьж явах ёстой. За ёс суртахууныг ярих ёстой баг тий. Ёс суртахууныг ярих нь бол зөв өсний хэрэг мөн. Гэхдээ ёс суртахууныг яриад бүх зүйлийг мартадаг. Одоо манайх чинь нэг ой санамж алдсан юм шиг юм болчлоо шүү. Нэг өдөр нэг юмар давлгаалаад нөгөө өдөр мартдаг. Тэгэхээр ийм байдал чинь юу гэхээр одоо ямар янз бүрийн хувийнхаа эрх ашигыг урдаа ирэмблээд байгаа хүмүүс өөрийнхөө хувийн эрх ашигыг урдаа тавьсан хүмүүс чинь лобби хийхийн тулд нэг юмыг дарж авахын тулд нөгөөдхөр нь гэж сенсац үүсгэж дардаг ийм нэг үйлдэлүүд бий болчлоо шүү дээ. Үнэн л дээ энэ бол бодтой. Нэг сенсац гарна нөгөөдхөр нь дарна. Тэгэд энэ ард иргэдийг өнөөдөр ийм нэг хийх хоосон юм неолиберализм гэж бид нар их ярьсан шүү дээ. Одоо энэ хит их ардчил юунд төрөх вэ гэж сүүлдээ нөгөө энергийн алдагдлалд ороод ард түмэн гой санамж, оюун санааны нөгөө ийм төөрөгдөлд ороод сүүлдээ ингээд цагаан цаас шиг болох ийм технологи руу бид нарыг явуулж байгаа. Аимшигт. Тэгэхээр энэний тулд бид залуу үеийг зүг авч үлдэх ёстой. Бидний үеийг те. Бид нар бол үе үеэр ажиллаж байгаа. Би олон одоо энэ залуучуудыг зүг авах үлдээсэй гэж бодож байгаа. Ийм хоёрын хооронд нэг одоо худлаа хуурмаг ийм сенсац мэдээллүүдэд автаж цаг анхаарлаа гаргахгүйгээр яг урагшаа хараад бид ямар нийгэмд амьдрах вэ? Бидний үр хүүхэд ямар нийгэмд амьдрах юм? Бид үр хүүхэдтэй ямар нийгмийг үлдээх юм бэ гэж. Тэгэхээр их хурлын гишүүд бол өөрөө соён гэгэрүүлэх ажил бол маш чухал юм шиг байна. Соён гэгэрүүлэх ажил. Ямар хууль дүрм явж байна? Ямар хууль дүрмээр танд ямар санаа байна гэдэг ийм соён гэгэрлийн ажлуудыг их сайн хиймээр юм шиг байгаамаа. Тэгээ ер нь бол яг лобби бүлэгч гэдэг юм уу? Энэ бол тийм бүтцийн байгууллага биш. Гэхдээ энэ сайн дурын нэгдэл. Тэгэхээр энэ сайн дурын их хурлдах нэгдлийг илүү их бэхжүүлэхийн тулд одоо гаргацсан одоо тэр арга хэмжээ авах бүх дарааллын дагуу ажлуудаа ямар ч гэсэн явуулъя. Дээрээс нь засгийн газрын үйл ажиллагаануудаа эренбэлж шаахаж шаардъя. 2000 энтерпренеур бэлтгэнэ гэдэг том зорилт байгаа ш. Манай засгийн газрын хөтөлбөрт энэ зорилтыг нь хэрэгжүүлэхэд анхаарал хандуулахыг хичээж ажиллая. Дээрээс нь одоо манай засгийн газрын хөтөлбөрт байгаа энэ одоо сум орон нутгийн тэр 21-ийг харьцах 100 гэдэг хөтөлбөр байна. Үйлдвэрлэлээ дэмжих. Энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийг урдаа тавиад үүнийгээ төлөө ажиллая. Адэрс бүх асуудлыг бол анхаарч хэрэгжүүлнэ гэдэг бол амжихгүй барахгүй асуудал л та. Тэгээд цаг хугацааны хэвдэн ч өөрөө төлөвшөөд явчих. Ер нь бүтээгч болоод ирэх юм бол бүтээгч ард түмнийг дагаад адглал ёс суртахуун бол өөр болдог л гэж судлаач ярьд юм хэлээ л дээ. Бараг үнэн баг гэж бодож байна. Яг нь мэддэхгүй нэг л хоорондоо маргалдаа шүүмжлээ нэгийг татж унгагаал те. Тэгэл дандаа нөгөө таны дөрөв хэллээ шүү дээ. Одоо ингээл нэг юмыг нөгөөр нь дардаг нэг юм нийгмийн сэтгэлгээ нөлөөлдөг юм болсон. Зүгээр сайхан ажиллаа хийгээл хийх юм тодорхой. Ядаж 60% тийм юм биш шүү дээ. Тэгэхгүй болохоор одоо бүтээгч биш ард түмэн чинь тэгэл өөрөөсөө ёс суртахуун нээлжид ороо болдог энэ жишээл болчих гээд байна л да. Тэгээд их хурл ихлэ бүтээгч байх, бүтээлч байх хэрэгтэй юм уу гэж би бодоод байгаа байхгүй. Их хурл өөрөө бүтээлч байх хэрэгтэй юм а тий. Одоо нэг хараад байхад бол хууль баталж ил за үнэхээр баталгаас шаардлагатай хуулиуд байгаа. Гэтэ тэр бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө бүтээлч болмоор санагдаад байгаа байхгүй. Америкт нэг 15 жилийн өмнө бол хүүхдүүдтэй нэг л боловсрол олгоё гэж шийдсэн юм билээ. Тэр нь юу задлан шинжилж нэгтгэн дүгнэх аналитик чадварыг хөгжүүлэе гэж. Биднэрт одоо энэ л хэрэгтэй. Юмыг задлан шинжилээд нэгтгэн дүгнэл ялгаж авдаг. Тэрнээс биш маш их мэдээлэл дунд буруу зөөр алгуулчихдаг тий. Одоо магадгүй их хурлын гишүүд дээр би нэг аягүй зүг ажил санаачлаа. Учир л нэг тусгай хэрэгцээ цэцэрлэг өөрөө байгууллаа. Учир л их мундаг юм хийж дараа нь дахиад нэг юм арлаа. Өө энэ нөхөр чинь бүтэхгүй нөхөр гэдэг. Ингээ тий мэдээлэл төөрөгдөлт байна. Энэ болгоныг задлан шинжил нэгтгэн дүгнээд хамгийн зөв нь юу вэ? Олж чадах чадвар л биднэрт хамгийн хэрэгтэй байна. Тийм учраас энэ Facebook чи энэ хэвлэл мэдээлэл чинь маш олон телевизүүд байна, сони хэвлэл байна. Бид нар чинь одоо та бүхэн ярилцлаганд орлоо гэдгийг асуудлыг бол 10 телевизээр хуугаад тавих юм бол бүх өнцгөөс ярина шүү дээ, тий. Тэгэхээр эднэрээс аль нь зөв бэ гэдгийг үзэгч өөрөө ард түмэн өөрөө ялгах хэрэгтэй. Тийм учраас ард түмний боловсролыг сайжруулахад бид онцгой анхаарах хэрэгтэй. Болохоос биш
ингээ улам ингээ те ийм одоо дэвэргээд хэмлэлээр ингэдэг энэ асуудлыг явуулаад байх юм бол сүүлдээ бидний ирээдүйн хооч үеийг яг ийм одоо нэг оюун санааны юм хоосрал, оюун санааны сэтгэлгээний ядуурл руу чирж аваачаад үүний дараа юу ч хийж магадгүй. Энэ бол нэг шатран шиг яаж ч нүүж болно. Тийм учраас бид толгойтой байх хэрэгтэй. Тийм учраас биднэрт бол оюун санаагаа бие даах боломжийг олохгүй байна. Тийм учраас миний залуу хүний хувьд бас энэ боловсролын салбарт байгаа хүний хувьд, ажиллаж ирсэн хүний хувьд ер нь бол оюун санаагаар бие даасан болгохын төлөө энэ залуучуудыгаа, энэ үе тэнгийнхнийгаа бүх одоо үеийнхэндээ бас зөв ингээд зүйлүүдийг яаж соён гэрүүлж энэ залуучууд чи ийм бодож байна. Энэ ахмадууд маань сайн дэмжээ тийм ээ. Хонд үеийнхэнтэйгээ нийлж ажиллаж ингэж урагшилж хүч төрж явахгүй бол яг ингээд аясгаан ингээд дагаад явах юм бол энэ байдалтай ингээд өөрөө уусаад сүүлдээ магадгүй 10 жилийн дараа ингээд ийм юм ярихгүй шал өөр юм яриад сууж боломжтой болчих шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол урагшаа түрээд явъя гэж бол бодож байгаа. Тэгээд энийг бол бас эдийн маань зүгээс дэмжиж байгаа хаа гэж би итгэдэг. Тэгээд монголчуудыгаа ямар ч гэсэн бид оюун санаагаараа бие дагаасан. Монголд бол хамгийн аюул том аюул болсон шүү. Сэтгэлгээний ядуурл бол бүх төвшөнд, бүх салбарт нүүрлээ. Тий. Одоо энэ жишээлх юм бол та их хурлын гишүүн. За их хурлын гишүүнээр сонгогдохын тулд улс төрчид олон нийт таалагдах заавал шиг шаардлага үүсдэг. За энийг бол үүсэхгүй. Гэхдээ хитрхи одоо таалагдах гээд хитрхи одоо тэрэндээ хичээгээд тэгээд төрийнхөө нэрийн өмнөөс үг хэлж чадхаа байлцсан. Арга хэмжээ авч чадхаа байлцсан. Асуудлыг дэвшүүлж чадхаа байлцсан юм шиг заримдаа санагдаад байдаг байхгүй. Ялангуяа одоо ингээд их хурлын чуулганы дамжуулна шүү дээ. Тэгэхдээ нэг л их таалагдах болсон хүмүүстэй. Энэ улс чир яах гэдэг юм те. Энэ улс ажиллаж амьдрах юм уугүй юу гэдгийг нэг хатуухан хэлээд зоригтойгоо шийдвэр гаргаад зарим хүн таалагдахгүй болно шүү дээ. Тэгэхгүй болохоор одоо бүх хүн таалагддаг улс гэж байхгүй шүү дээ. Энэ бол дэлхийн ертөнцөд гараад байгаа. Багш нар цалин нэмүүлээ гэж тэгсэн. Би одоо 2 жил ярьж байгаа. Ямар ч багшийн хөгжлийн хууль гэдэг хууль маань одоо анхны хэлцүүлэг нэгдэх чинь хууль батлагдана. Багш нарын нийгмийн асуудал, нэр хүндийн хуулийн баталгаа сайжирна. Цаашаад багшид хандах хандлага нийгэм даяар өөрчлөгдөх байна. Тийм учраас би багш нараас хүсдэг. Та нар мэдээллийг түгээдэг сууг, та нар бол телевиз, та нар бол фейсбુક, та нар бол эцэг эхээсний илүү та нарын үгийг сонсно. Тийм учраас та нар надтай бидэнтэй хамтарч ажил, зөв үлгэр үзүүл. Тийм учраас багш нарыгаа дэмжиж та нар сайн сууг байж чадвал гэж бодоод байгаа. Тэгээд энэ багш нарын залуу багш нарын холбоо гэдэг холбоог тэргүүлээд энэ хүмүүсээрээ дамжуулаад нийгэм рүү би энэ хүмүүсийг ашиглаж зөв мессежийг өгөөсэй гэж би хүсдэг. Тэгээ багшийн хөгжлийн хуулийг ямар ч үсэн ингээ батлуулчлаа. Одоо ингээ боловсролын багц бол дээд боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол ингээд хуулиуд нь явах юм байна. Тэгээ энэ хуулиуд дээр нэлээд бас үүрэг оройлтой оролцъё. Нээлттэй хилцүүлгүүдийг бас ард иргэдээс асууя гэсэн ийм бол бас бодолтой бол байгаа. Тэгээ ер нь ингээд нэг тулгуурыг нь суурийг нь сайн дэвсэхгүй бол ийм байдалд хүрнэ шүү. Одоо ер нь чанаргүй байдал шилжиж байгаа шүү. Ингээд жил ирэх тусам одоо боловсролын төвшин, сургалтын төвшин бүх зүйлийг чанаргүй байдал руу. Тэгээд чанар гэдэг чинь зөвхөн академик биш, нөгөө ёс суртахуун, ёс зүй гэж маш олон асуудал байгаа учраас концепцийг бүх салбарт дэвшүүлэх хэрэгтэй. Ер нь засгийн газар занзал зүйлийг хүсдэг. Сайд болгон гарч ирэл концепц л хэлчихсэн гэж. Монголын боловсрол ийм болноо. Монголын эрүүл мэндийн салбар ийм болноо. Монголын хөдөлмөрийн салбар ийм болноо. Халамжийг бид нэр ингэнэ. Зүгээр л дараа жил биш, 2 жилийн дараач биш. Ийм болох ёстой гэд. Тэгвэл магадгүй үндсэн хууль шиг бид нэр стратегийн баримт бичгээ баталж болно шүү дээ. Өнөөдөр тэр лордын танхим хэмжээ тэгээ баталдаг гэж шүү дээ. 10 жилээр шууд стратегийн баримт бичгээ батлаад ямар ч нам гарч ирсэн өөрчлөлтгүй. Ямар ч нам гараад хөндөдгөө. Энийг хамт сууж байгаа л хий л дээ. Үндэсний зөвшөлтсөл тий бүх нам мам бүгд орж байгаа салбарынхан бүгд нийлж орж байгаад Монголын боловсролын салбар энэ гэд. Тэгээд нам нь гарч ирээд тэрийг юу хөр тэр стратегийн баримтыг хэрэгжүүлдэг өөр юм байхгүй. Хуулийг ч оролдож яах юм бэ? Хуулийг сайн сахиад хэрэгжүүлчих гэлтэй. Тэгэд одоо юу гэдгийг арчилсан орн болохоор гэдэг юм Монгол үндэсний хөгжлийн үзэл баримтлалыг олон удаа баталсан шүү дээ. Ер нь бол 10 жилийн 20 жилийн доктортой хөгжлийн үзэл баримтлал. Тэгээд тэр нэг л улс төрөөсөө шалтгаалаад нэг намд гарахаараа нөгөөдхийгөө үүсгдэг юм яаж ингэ алгуулчихдээ. Цаас бол их л байгаа гэж бодож байгаа юм би бол. Зүгээр тэр нарийн онсон оноог үл мэдэхгүй л дээ. Тэр үнийг дахиад эргэж харах шаардлага байгаа. Хамгийн гол нь Монгол улсад эхнээсээ тавьсан зорилгоо тууштай хэрэгжүүлдэггүй. Нэг улс төрийн хүчин, нэг ерөнхий сайдын хаашаагаас магадгүй шалтгаалаад ажил нь ингээд тараад алгуулчихдаг. Тэгээд бүх юмдаа ноцолтоод байдаг. Нэг үндсэн суурь барьж чаддаг. Тэр л их төвхтэй харагдаад байгаа. Та бол яг тэгж бодож байна тийм. Одоо тэр хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль гэж гаргасан. Тэгээ энэ төрөөс баримтлах бодлогуудыг чинь их хурлаар оруулахаа болоод ихийг нь засгийн газар шийддэг болсон. Тэгээ энэгээл хүндрэлтэй байгаа байхгүй.
Ер нь том бодлогын баримтчүүдийг их хурл шийдэх хэрэгтэй. Засгийн газар бол үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээ энэ бодлого хөндөхгүй байх хэрэгтэй. Бүр хуульчилж болно шүү дээ. Жилээр нь хэдэн он хүртэл хэрэгжүүлнэ. Тэгээ тэр нь тийм слоган урайлах шинжтэй байх хэрэггүй. Детальчлан зааж өгөх хэрэгтэй. Тэгээд салбар болгон дэлхийн нийтэд ажиллах хэрэгтэй. Одоо ер нь дэлхийдээ ажилламаар байна. Алийн болгон дотроо харилцаж байна. Одоо Азийн юм интеграцчлал юм боломж биднэрт байгаа байхгүй. Тэгэхээр хятадтайгаа Оростой яаж бид нэр харьцах уу? Эднэрээс чи яаж боломжийг гаргах уу? Хөдөлмөр байна. Хүнтэй уулзмаар байна, ярмаар байна, явмаар байна. Тэрнээс биш одоо эндээ ингээл суугаал хоорондоо хэрэлдэгээл улс төр хийгээл нэг нь юм яриад нөгөөх нь өөр юм яриад тэгэл ард иргэд маань яах бол доо гэж хараал байх биш байхгүй. Ер нь өөрийнхөө хүн бүр өөрийнхөө ачааг дааж бол хүүдэлхий дээр бид хийж алдахгүй гэж яваа болонгоо бол их гоё үйлсэн. Тэгэхээр өөрийнхөө ачааг л дийлж явхад анхаарах хэрэгтэй байгаа юм л да. Өөрийнхөө ачааг дийлэхгүй бажиж өрөөлийн ачааг шөөмжилж хагаад хоёулаа ачаага унгачаал тэгэл хоёулаа алхаад байна. За ингээд одоо 17 бас ухаарл сургамжийн жил болсон. Яг бид нар бол бас нэг учиргүй ч одоо доош орчоогүй гэж бодож байгаа. Гэхдээ хийх ажил их байна. Ялангуяа шийдвэр гаргах төвшөнд зөв шийдвэр гаргаад хүмүүсийг зөв заалах хэрэгтэй байна тий. Урамшуулах хэрэгтэй. Бид нар ч бас хөгжмөр байна шүү дээ. Гэхдээ тэрийг ярмаар байгаа байхгүй илүү. Тэгээд танд амжилт төсөө та бас одоо манай эфирийг ашиглаад одоо оны өмнө шинэ он гарахын өмнө оролцож байгаа учраас үзэгчтэй бас хандах зөвлөгөө хандаж болно гэж хэлж байна. За ингээ 2018 онд бол бас их хурлын гишүүний хувьар хууль тогтоох үйл ажиллагаанд сэтгүүтээ оролцлоо. Тэгээ олон хуулиудын ажлын хэсэгт ажиллалаа. Тодорхой хуулиудыг бас баталгаажлаа. 18 онд бол бас Монгол Улсын засгийн газар бол бас чамлахааргүй олон бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтуудыг хийж хэрэгжүүлэхээр энэ улсын төсөв суулсан. Тэгээ үүнд бол бас одоо хувь их хурлын гишүүний хувьар бас их баяртай байгаа. Ягаад гэвэл тойргийнхоо талаасаа хэлэхэд манай дүүрэгт ихтэл одоо цэцэрлэггүй байсан хороо цэцэрлэгтэй болж байна. Сургуулгүй байсан одоо хороо сургуультай болж байна. Ингээ хүүхдүүд маань ямар ч байсан сургууль цэцэрлэгийн асуудал гачигдал бол байхгүй болж байгаа. Тэгээд замын бүтээн байгуулалтууд бол нэлээд хийгдэж байна. Ингээд олон ажлууд бол манай тойрог дээр бусад хороо аймагуд шиг хийгдэж байгаа. Тэгээд энэ өргөн орууд бүтээн байгуулалтын ажил маань нэрчимжиж цаашлаад бол манай ард иргэд маань үнэхээр одоо эхний нөгөө амьдрах тэр одоо хэрэгцээгээ хангасны дараагийн асуудлуудыг бид ярьж болно. Тийм учраас эхний асуудлууд маань шийдэгдэхгүй байсан асуудал маань шийдэглээ. Тэгээ үүнд баяртай байгаа. Тэгээд би бол мэдээж ард иргэдийнхаа дуу хоолой байж нөгөө эрх мэдэл гэдэг бол төрөөс олж авсан. Тэ одоо ард иргэдэд зориулаад гэсэн л ийм л одоо биднэрт олгосон эрх мэдэл шүү дээ. Тэгэхээр энэ одоо эрх мэдлийг та бүхэндээ зориулахын төлөө ажиллах ёстой гэдэг бол миний бас хувийн зарчим. Тэгээд 2018 он бас манай Монгол Улсын ард иргэдэд маань хайр явуулаа хайрсан сайхан жил байна гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэгээд үүний төлөө бас хичээж ажиллана гэдгээ илэрхийлье. За баярлалаа танд амжилт хүсье. За баярлалаа. За ингээд хөтөлбөр өндөрлөө баяр таа үзэгчтэй.